152 гишүүний асуудал гэдэг дээр бид хүний тоол яриад байгаа болохоос хэрэг дээрээ тэр чинь мөнгө угаадаг машиндаа бүр сүлжээгээр ажилдаг өндөр чадлын машины асуудал байгаа юм аа. Энгийнүүдээр харахад тэр машин ямар ч гэмзэмгүй төрхөөр оршдог. Ихэнхдээ байшин барилгын дүрээр. Хүмүүс бол тэр олон гишүүний өөрийнх нь болоод туслахын цалин байлин гэсэн жижигхэн юм дээр маргаад байгаа ч хэрэг дээр байшин барилга, хөлөө соёлын төв гэгчлэн тэр тусдаас нь илүү юм зөндөө байна. Ер нь бол тэр туслах төлөөлөгч ЛДВ-ийн тэжээрүүдийг нь төр зуртаа мартаад ганц жижигхэн тоо одоодхыг хэдүүлээ. Юуны өмнө сүүлийн 7 жилийн доторх шүүтгэлүүдээс өөрийнхөө нүдээр харж гараараа тэмдэрснийгээ ярих гээд оролдъё. За шин миний байнга очдог Архангай аймгийн нэг сумыг жишээ болгоод үзье. Яг замын хажууд нэг соёлын төв босчихсон байгаа. Томоо том тэр нь. Сумын захиргааны барилгаас ч том байх шүү. Ер нь бол хэдэн тэрбумаар босныг нь бол мэдэхгүй. Гэхдээ л босчихсон байгаа. Улсын төсвөөс мөнгө зулгааж ож босгосон хүн казиноч Мөнхбат. Улс орон маань коронавигоор тэлчилж байхад л тэр соёлын төвийн барилга баригдаад эхэлсэн юм. Эмнэлэг биш хөлөө шүү дээ. Угтаан бол эмнэлэг барих ёстой байхад л анхын засаг баахан хөлөөний төсөв батлуулсны л нэг нь тэр. Ерөнхийдөө ганц Мөнхбатч биш. Гишүүн болгон нэг юм барилга бариулсан. Үн өртгөн цаг үргэлж маргаантай. Үндсэн зорилго нь барилгын өртгөөс мөнгө зөх ажиллагаа юм. Хүн бүр үүнийг мэддэгч асуудал босгож чаддаггүй. Мангарын мөнгө идэх үндсэн схемүүдийн нэг нь энэ л дээ. За одоо ганцхан үнийг 152-оор үржүүлээд үзчих. Өнөөдрийн 76 олгооч бүгдээрээ сум болгонд нэг юм хөлөөтэй, нэг гишүүн 2-3 сумаа сонгогдгоо гэвэл тус үрдээ 3-4 хөлөөтэй. Аймагтаа бол соёлын ордонтой. Мөнч ланцгаар байгаа гэж тэдгээр барилгууд байнгын цоочтойч байнгын зардалтай. Өхмөл хөрөнгө гимшиг атла амьд хүн шиг цаг үргэлж мөнгө нэхэж байхад бол ёстой л нэг амилсан чөтгөргэлтэй. Тэгэж жилдээ ганц нэг онгойно. Тэр нь эрхэм гишүүнийгээ морлон эрхүүдээр сонгогч нартай хэдэн хөгшөд хүүхэд суулгаж алга ташуулах зорилгоор онгойдог цагийн тохируулгатай. Яг л сезам онгой гэдэг шиг. Үүнийхэн төлөө эрхэм гишүүн маань хөлөөмийн ажилтнуудад зориулсан мөнгийг төсөвт суулгуулж өгөх ёстой гэгчлэн мөнгө урснаа. Энэ мэт олон төрлийн мөнгөний машин байхавч ганцхан хөлөөвөр жишээлсэн энэ мартсан бол таам нь эргээд нэг санчих та. Ковидын үед улс орны эдийн засаг таг сууж бүх бизнес үйл ажиллагаа зогсож хэл гайл таг хаагдчихад байхад л мангарууд хөлөө барина гэж 40-40 тэрбум төгрөг төсөв суулгуулж ясныг эргээд нэг санах л ёстой доо. Нөгөө адуу манна гэж нэг манаж байна гэж хоёр мансан гэж гуравтаа унтлаа гэдэг шиг барина гэж нэг барьж байна гэж хоёр барьчихсан гэж гурав барьчихсан юм чинь ашиглалтын зардал гэж дөрөв. За тэгээд эвэн тааруул засвар масвар гэж 5 6 ерөн л араас нь огсруулан эдэж ууж цусалж суулгаадаг юм да тэдгээр байшин барилгууд чинь. Сумын клуб буюу хөлөө хумих ганцхан энэ шин дээр л та бүхэн бодоод нэг үз. Би бол Архангай тэрнийг сумаар дайрч өнгөрөх үртээ тэрхүү барилга сарда хэдэн төгрөг цусалдаг болоо хэмээн байнга л боддог юм. Ер нь бол биеэр 500 орчим километр замыг туулан 4 аймгийн 9 сумын нутгаар дайрч өнгөрдөг. Сум бүрт нэг гишүүний хөлөө уулзалтын байр байгаа гэд бодвол зөвхөн миний явах зам дагуу улсын төсвөөс хичнээн төгрөг урсаж хэдэн л өөрчн хулгайч хичнээн шимэгч хуулзууд улсын төсвөөс мөнгө цусалж суугаа бол хэмээн бодож явсаар байтал очих газартаа очихдаг юм. За тэгээд очисон газрынхаа цонхоор харах үед сумын төвийн уурын зах хутаас авсуулан мөнгө залгисаар ихэмсгэн аргагүй сүндэрлээ. Гэгчлэн элдвийн бодогдно. За та бүхэн цааш нь тэгээд үргэлжлүүлээд бод. 76 гишүүн тус бүр 2-3 хөлөөтэй бол 152 гишүүн хэдэн хөлөөтэй болох вэ? Тэдгээр хөлөөвүүдэд хэдэн хувал шимэгчлэн сууж хичнээн төгрөг цуслах вэ? Энэ бодлогыг л сүүлийн 2 сар удаад хариуг нь олж чадахгүй дахиж явна да. Ари авал омаахам Аллах акбар Иесус Христ минь гэж.